ирмэлзэл төвчээр байгаад амьдрал үргэлж сайхнараа гэдэгт би итгэдэг. Ядуурлын эсрэг хамтдаа сан Монголын үндэсний худалдан ажилуулгын танхим Петровис хас банкнаас санаачлан Монголын үндэсний боловсрал сувг телевизтэй хамтран зохион байгуулсан амьдрал үргэлж сайхнараа бизнесийн реалити нэвтрүүлэгт анх 300 гаруй төсөл ирсэн юм. Үүнээс 82 төсөлтийн зохион байгуулах баг биечлэн уулзаж 56 төслийг тэнцвүүлсэн. Дээрх хүмүүсийг бизнес маркетингийн сургалтанд хамруулан төгсгөлд нь сурсан зүйлээ нэгтгэн тусгаалсан бэлтгэсэн загварын дагуу төсөл бичих даалгаврыг өгснээ зэрэгцээ. Нэвтрүүлгийн зохион байгуулах багийнхан 56 айлын ар гэр бизнестэй нэг бүрчлэн танилцсан юм. Энэ нь зээл авах болцлыг хангах эцсийн шалгуур байлаа. Нэвтрүүлгийн зохион байгуулагч Монголын үндэсний худалдан ажилуулгын танхим. Ингээд зохион байгуулах багийнхан 34 төслийг эцсийн шатанд тэнцвүүлэн бизнесэнд шаардлагатай байгаа барьцаагүй зээлийг нь олгосон бөгөөд тэдэн дундаас хамгийн азтай 6 оролцогч Монголын үндэсний боловсрал сувг телевизээр орон даяар цацагдах амьдрал үргэлж сайхнараа реалити нэвтрүүлэгт орох эрхтэй болсон юм. Нэвтрүүлгийн зохион байгуулагч Хас банк. Зээл авч нэвтрүүлэгт оролцох эрхтэй болсон азтай 6 оролцогч бизнес хэмээх маш урт галт тэрэгний цувааны амьдрал үргэлж сайхнараа гэсэн галт тэрэгэнд сууж аялалдаа гарахаар шийдлээ. Нэвтрүүлгийн зохион байгуулагч Петровис компани. Хүний амьдралд мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг цаг үе гэж байдаг. Бид оролцогчдод зориулан олон сюрприз, шокууд, шилдэг бизнесмэнүүдтэй хийсэн уулзалтуудыг зохион байгуулж байлаа. Хүн ордог гэрэл яг хүнсний шаардлага гэсэн бүтээгдэхүүн үйлчлэхийн тулд чанартай юмар чанартай юм хийх хэрэгтэй шүү. Жижиг гэж байхгүй. Жижиг гэж байхгүй. Чиний захиалагч хэрэглэгчтэй байна. Тэр газруудынхаа өмнө брэнд төлөх ёстой. Тэрэн бол амьдрал бэрхшээл байна гэдэг чинь ажиллаа хийж яах гэсэн үг гэж би боддог. Бод ном устаа ингээд их баярлалаа танаа. Хайралт сар нүүр бодолт маникюр гэсэн юм те 57,500 болж байна. Таны болохоор хайралт хийм хижээл нүүр бодог маникюр 72,500 болж байна. Одоо игөөдөө тацаа. Хамгийн дан модол юм шүү дээ тий. Яна чүлхэхгүй. Яг мөнгө гарчихсан. Өчигдөр нэг мөнгөөр автобуслаа авчиад авчихсан. Тий. Энэ ч хөрхөө шүү. Тэр 50,000 авчихсан. Тэр бас хэлдэг. Яа, тэгвэл яах вэ? Манай нэвтрүүлгийн зүгээс одоо Toyota салоны зүгээс та хэд бэлэг байсан юм аа? Тийм гоё болчихсон. Би ямар ч Яа. Ойлын нэсч. Энэ надад сонирхолтой хөхтэй шүү дээ. Энэ мэрэгшил. Тэгэхээр зэрэг ингэж бодож байна. Энэ хүүхэд хэдийгээр юм жоохон байгаа ч гэсэн манай сургууль дээр
ирж тодорхой багш нар дээр одоо курс дугуйлан маягаар яваад юм суралцах хэрэгтэй. Бид нар яг тэрийг нэг хоногийн дотор гаргаж өгнө. Нэг хоногийн дотор гаргаж чадахгүй тэгж амарч болохгүй. Тэгээ буруу муруу байдаг юм бол одоо хамаа амар уурс одоо нөгөө бага уурсууд мөнгө нэг ингэ яваад оройдоо би тэгж хурдан нүүж чадчих ч үгүй. Оо ингэ юм яа. Үлдэг үү? Юу вэ? Нэвтрүүлгийн зохион байгуулагч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим. Хүн бүр дотоод ертөнцтэйгээ байнга ярилцаж байдаг. Харин бид оролцогчдийнхаа дотоод сэтгэлийг нээж, зарим үед өөрөө ч бодож үзээгүй тэр асуултуудыг тавьж ярилцахыг хичээсэн юм. Аавас минь үлдсэн хамгийн чухал юм яг эд материалаас илүү одоо аавын тэр сургаал хүмүүжил бол хамгийн чухал юм гэж. Хамгийн гоё баяртай байсан өдөр бол анхны охин гарч явах баяртай байсан. Хөхтэй гарч. Обир нь болж игэл хүнээс нэг та нэг өглөг тавихыг ер нь боддгоо. Тэйлэг ер нь хүн дөр тавихыг боддгоо л ер нь. Болцол гаруул ер нь хүнээс өр тавихгүйгээр өөрийнхөө болцоогоор л юм болгохыг боддог. Ер нь л орой 1-2 цагаас нааш унтдаг. Тэгээд өглөө 7 болцдог шүү дээ. Заримдаа нойр гоногч тохиолдол байна л да. Захиалах хэрэгтэй. Бурхны онол одоо шашин шинжлэх ухаант нэг тал байдаг. Хоёулаа итгэхийг шаарддаг. Бизнес түүний өмс гэдэг асуудал миний хувьд бол ер нь нэгдүгээр тавьж байгаа гэж бодож байна. Нэвтрүүлгийн зохион байгуулагч Хас банк. Тус тусдаа ялгаатай бизнесийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг 6 зээлдэгч маань амьдрал үргэлж сайхнараа гэсэн нэг галт тэргэнд уулзалдаг. Аялалдаа гарсан. Түүнээс хойш 2 сарын турш хамтдаа бизнесийн ертөнцөөр аялсан галт тэрэг маань эхнийхээ дүгнэлтийн мөртөөнд ирээд түр зогслоо. Зээл авах юм одоо энэ ногоон машин л байсан шүү дээ. Бид тэр зээл аваад тэр машиныг би одоо энэ хэрэгсний машин наадгийн товшин авах гаргач гээд машин дээр шинээр авсан. Тэгээд зээл авах юм ч одоо тэгэл нэг 10 хөтөл гаргаад 10 хөтлөхийн талаар материал нь аваад талаар нь хоолоо зөөлөл төлөлөө. Одоо тэгээд материал бонд нь авсан болохоор сайхан юу нэ өөрт нь 27 ус хайтгаа материал аваад за нэг 20 мянгаар материал аваад хоол аваад яхад маргааш нь болоод ус өчтөг лсэн шүү дээ. Тусаж байхгүй. Одоо ер нь ямар ч ямар ч гэсэн тэгээд төрөвчөнд бол нэг 40 мянган асуудал байна л байжлаа. Тэгээд яг би зээлийн ямар ч цаг хугацаанд төлөвчөөд хасмалмаас ингээд дахиад бид зээл болгох юм би дараа оны хаймыг бол би ямарсан хаварсан бол би явуулсан. Нөөцлөд чинь 500 гутал хийж нөөцлөн гэж бодож байгаа. 2 сарын 15-нд нөгөө BSP ажлаас гарсан. Тэгээ 2 сараас нэг 5 сар за нэг 4 сараас нэг 6 сар хүртэл жоохон англи хэл давтаал. Тэгээд нэг шалгалт өгсөн 6 сарын 14-нд IELTS гэдэг. Тэгээд тэрийг аваа өгчөө тэгээд дараа нь ажил хайж нэг жоохон явсан. Уг нь бол энийг эхлүүлчихээ л бодол байсан л та. Тэгээд жоохон хөдөлж үзээд болохгүй болохоор бас ажил хайгаад. Тэгээд ерөөс олигтой ажил олдохгүй. Амар өндөр шалгуур тавьсан. Тийм мэрэгжилтэй, тийм хилтэй гэл. Тэгэл тэрэн дээр нь яваад очихаар 150 мянган төгрөгийн цалинтай борлуулагч энэ төр гэл сонь ажил бол сүлдээ бүр за ерөөсөө энийг тууштай хийж гэлээ. Тэгээд зунжига хөөцөлдсөн л да. Нэг 2 хөрөнгө оруулалт компаниар орж үтсэн. Тэгээд нэг мөнгөтэй хүмүүстэй нэг уулзж үтсэн. 3 хүнтэй уулзж үтсэн. Тэгээд ялж бүтээг. Тэгэл яваал сүултээ за одоо ёстой. Бараг хуучин ажилдаа ордог юм билүү дээ. Тэгээ үежсэн жил харин нэг найз энэ нэвтрүүлгийг дуулгаал. Чи нэг тэрэнд очиод үзээч гэл. Тэгээд очиж үзэл төсөл мөслөө бичсэн, бэлэн бичсэн ч байгаас. Тэгээд тэрийг өгөөл оролцсон шүү дээ. Нэг энэ байранд ороход бас 2 жилийн бизнес төлөвлөгөөг авчирсан байхгүй. Тэгээд би ямар ч 2 жилээр бизнес төлөвлөгөөгөө хийхэд ямар ч гэсэн нөгөө хямны тонд төрөмжтэй гэл оруулаад ирчин. Тэгээд төрөл бүрийн амттай гой хоол гэнэ. Хям. Тэгээд мах мэдээдгүй хийн. Тэгээд тэр бас нэг хүн бас тийм туслана гэж бас ярьсан л да. Тийм олон улсын үзэсгэлэнд оролцоод ийм тонд төрөмж тэнд байдаг юм байна гэж мэдээлэл өгсөн.
тэр нь лах мөнгө цуглуулад тэгээд хийж эхлэнтэй. Ямар ч манай компани гоё болно. 5 жилийн дараа гэхэд бол би ямар ч доороо нэг 3-4 өөр төрлийн бизнес хийх компанитай болно гэж зорж байгаа. Ач холбогдолд байлгүй ах одоо эн чинь өдөрч ингээл зээл аваад өөрийгөө олон түмэнд таниулж чадж байна. Олон хүмүүстэй бид нар уулзч харьцаж байна. Маш олон танилтай олон танилын хүрээтэй болж байна. Хамт олон найз нөхөд ихтэй болж байна. Өөрийгөө олон түмэнд таниулж байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол хүмүүс бол намайг мэдж авчих шүү дээ. Одоо тийм ойд хүн байгаа юм байна. Тийм оюулчийг л утсаар игээл ярих жишээтэй. Маш их ач холбогдолтой энийг бол би маш их баярлж талархаж байдаг. Ер нь нэвтрүүлэгт орсондоо би их баярлдаг шүү дээ. Маш их олцтой их азтай хүн л гэж бодож байгаа шүү дээ. Сардаа бол ямар ч ажил хасахгүй байх юм бол 300 хүрч байна. 300 маш гоё. Ирээдүйдээ бол би хийж байгаа өргөжүүлэх өшөө том болгох. Тэгэл ерөөсөө ажиллах хүчин чадaltaа доороо хэдэн хүн аваад ажиллуулчихдаг. Тийм л. Зээл авахаас өмнө ч одоо яг үгүй би чинь нэг 2 шулуун хойдлын машинтай, 1 хэрэгсний машинтай, нэг тэмхүү байсан байхгүй. Энд өмнөд бол тийм юу бол байгаагүй. Эсвэл машин жижиг машинтай байсан. Эхнэртэй тэгээ хоёулаа тэгээ яг их ажил орчихоор нийлээд хийжтэй нэг 2 хүн байсан. Дуудаж ирсэн байсан. Миний өөрийн машин бол одоо даваа дээр 2 машин байна. Москва ороод миний өөрөө 2 машин байна. Тэр дээр ханы материал дээр бол одоо 5 машин байна. Нийтдээ 7 машинтай байна. Тэгээ 7 машинтай өсөх шиг л дээ. Тэр нь нэвтрүүлэг эхлээд хамгийн том захиалгач чинь Петросын. Тий, Петросын захиалгал авсан л да. Энэ бол яг бүр яг ингээд ширхэглээд ингээд тоолох юм бол 200 хүчсэн байна шүү дээ. Өртгийн хэд болж байгаа вэ? Миний өртгийн төлбөр нь бол одоо нэг 6 сая 500 мянган төгрөг болчихсон. Тэгээд бас өөр захиалгад орж ирсэн шүү дээ. Оршоос одоо тэгээд тэрний материал хийгээл явуулсан. Одоо ч он гартал нэмс авахааргүй л болчлоо. Өчигдөр бол тэр нэг юуны худалдаа ажлуудын танхимын бас нэг хэдэн халаадууд байсан. Тэр нэг хойшлуулахаас өөр алах. Тэгэхээр энийг тушаачснаар ажиллаа хийхгүй. Тэгээд сая бас нөгөө сургалтанд суугаад нэг бүлэг байгуулчихлаа шүү дээ. Тэгсэн. Одоо бүлэгч бас бүрэлдэхүүн 2 өөр шүү дээ. Нэг нөгөө зээлгчнээс орж байгаа. А нэг нь одоо ингээд хамт ажиллаж байгаа тэр улсуудаас л орж байгаа л да. Гэхдээ нэвтрүүлэгт орсноос гарсан өөрчлөлт гэвэл одоо ингээд 2 сарын турш тогтмол ажилттай байлаа нэгдүгээрт. А тэгээд дээрээс нь юу машин тоног хөрөнгөсөл авлаа. Бас нэлээд хэдэн машин. Тэгээд одоо ингээд цаашдаа ингээд ажиллах одоо тийм хүч потенциал гэж биш та одоо ажилчид байр талбай тэрийг багч гэсэн одоо ингээд шийдээд явж байгаа байхгүй. Өөрөө одоо энэний үр дүн бол нэг сүүлд нь бол тодорхой их гэсэн одоо бүх юмний их үүсрэг л тавьж байна. Бүлэг байгуулж байна. Тэгээ бас ахаад энэ байраа хөөцөлдөн бүх юмыг эхэлж ийн гэж хэлж болох юм уу? Ус хард ирнэ янз янз шүү дээ нөгөө хүүхдүүд нохоо зарна тормороо зарна. Эсгийн амьсгал байнгын хийж чаддгүй байсан шүү дээ тий. Эсгийн амьсгал байнгын хийж чаддгүй. Тэгэхээр дүүдээр ажиллаад нэг сард нэг 150-ыг л авч байсан юм л дээ. Нөгөө засвар мосвар өөр төрлийн хүмүүс хийж өгөөд. Одоо бол энэ эсгийн амьсгал бол хамаагүй шал өөр болсон шүү дээ. Одоо чи сая зээл аваад энэ нэвтрүүлэгт орсноос хойш нийтдээ сарын хэдэн төгрөгийн орлоготой болов хэдэн амьс хийдэг болов сард хэдэн төгрөгийн ноосоор ямар бүтээгдэхүүн сард ирнэ 300-400 хүрсэн шүү дээ. Шийдвэр энэ хавраас ямар ч байсан шийдэмгийнхэн үтгэл юм босох юм шиг байна. Хүн амтны туслыг дэмжиж хамтрах хий гэсэн хүмүүс байна. Тэднэртэй хамтраад хийхэд бол болохгүй юм байхгүй л дээ болно. Тэгээд манай бас нэг уяасаад дүүгээдээс шүү дээ тий. Тэр чинь одоо нэг үйлдвэрийнхээ нэг баруун нэг ботлох хоёроо нэг 2 саяд өгөхөр бас уул нь 4-5 саятай л байдаг юм л тий. 2 сая төгрөгийг хийх. Тэгээд бүр уран морсоо тэгээсээ. Тоног төхөөрөмжгүй яг нэг 2 хурцтай нэг тэрэгтэй анх ирчихсэн. Тэгээд зээл авснаас хойш бол яг багш тоног төхөөрөмж аваад чулууныхаа багш тоног төхөөрөмжийг аваад одоо чулуу бүтээлээ бэлддэг гэсэн. Тэр нь нэвтрүүлэлт оролцсноо захиалга бол зөндөө орж ирж байгаа.
одоо сая чинь Петросын захиалга орж ирсэн. Хүмүүс надад итгэл ер нь нилээн байх шиг байна. Яг тийм нэг олонний танилцсан лизер гарч ирсэн болохоор ер нь нилээ итгэлтэй л. Тийм. Чи одоо нэвтрүүлэгт оролцоогүй, зээл аваагүй, энэ төсөл хамрагдаагүй байсан бол үдээд ямар байх байсан бэл? За тэгсэн бол өстой нэг баабурган гэлдгээр 2 замаар яваад эцэст нь уулзна гэдэг шиг. Тэгсэн бол би компаниг байна ямар ч хэлсэн. Компаниг бол байгуулж байгаагүй тэгэл яг хөвөөрээ тэгэл энэ хүний гараараа хүний царай хараад тэгэл байж л явсан байх л та яг тэгэл цалин хараалаа байж л байсан. Тэгээ нэвтрүүлэлт ороод сургалтанд суугаад тэгснээр компани гэж юу байдгийг компаниг байгуулвал ер нь ямар үр ашигтай ингээд тэр талаар тодорхой хэмжээний мэдээлэл авсан. Компани байгуулж чадсан. Энэ л ер нь том боломж шиг тэр. Миний хувьд л алт. Би бол нэг 4-5 жилийн дараа нэг компанитай болно даа гэж боддог байсан чинь. 2 сарын компанитай болчихсон. Нэвтрүүлгийн зохион байгуулагч Петровис компани. Маш их баяртай байна. 2 сарын өмнө бол ийм төсөлт чиг явуулаа. Маш их баяртай байна. Ийм хүндэтгэлтэй арга хэмжээнд ингээд өнөөдөр оролцоо явж байгаа даа хамгийн гоё байна. Ер нь амьдрал болоод ажилт чинь ямар ахиц өөрчлөлт гарсан бэ? Амьдрал болоод ажилт уу? 2 сарын өмнө бол над бизнес санаа байсан. За нэг хий гэсэн зүрх байсан. Тэгээд өөр юм бол байгаагүй. Одоо бол тэрийг хэрэгжүүлээд ингээд манай үйл ажиллагаа ингээд одоо ч гэсэн явагдаж байгаа. Манай ард ажиллаж юм хийж байгаа. Өөр юм сайхан хүндэтгэлтэй арга хэмжээнд оролцоо явж байгаа маш их сайхан байна. Одоо энэ юу хасуункны 10 жилийн ойгоор одоо нэг нэвтрүүлэгт оролцох эрх болж авч энэ хасуункнаас зээл аваад анх ажиллаа хийсэндээ баяртай байна. За тэгээд 2 сарын хугацаанд бол би 400 мянган төгрөгийн зээл авч одоо яг нэвтрүүлэг дуусахын төгсгөлд бол би нэг сая 600 мянган төгрөгийн орлого ашиг хийсэн байна. Тэрнээс бол би нэг сая 200 мянган төгрөгийн цэвэр ашиг болсон. Энээсээ би одоо өөрийнхөө хүсчээсэн гагнуурын аппарат таслах энэ төмрийн талын багтуудыг бүгдийг авсан. Бизнесийн хувьд одоо ерөөсөө өргөцсөн шүү. Ер нь тэгээд жоохон тийм хаагчдмал хүрээнд жоохон юм ядгүйсэн бол одоо ерөөсөө тэгээд би ер нь болж байгаа яг томхон хүрээнд ер нь бизнесээ ер нь бодоод ирсэн хитийн бас зоригтой байгаа тийм. 2 сарын хугацаанд өөрчлөлт маш их өөрчлөлт гарсан. Хүний өрхийн орлогын амжиргаа гэдэг чинь бас төсөв мөнгөн дээр нь тогтдог. Тэгэхээр хүн хийсэн хөдөлмөрөөс илүү өөрийнхөө хөдөлмөрийг дайчлаад явах бол тэрнээс илүү юм амжилтанд хүрэх юм байна гэдгийг мэдэрсэн. Өөрчлөлт их гарсан. Бүр илүү их өөрчлөлт хүсэж төрж байна. Яг өнөөдрийн байдлаар болоо, тийм ээ? Ягаад гэвэл одоо яг энэ чинь ингээд цуг одоо ингээд хамт одоо нэвтрүүлэгт оролцсон улсуудтайгаа мөн эднийг ивент гэсэн хүмүүстэйгээ хамтдаа улам илүү их амжилтын төлөө бид нар одоо явахын төлөө өнгөрсөн 2 сарын хугацаанд орсон амжилтаа тэмдэглээд одоо суусна. Энэ бол хамгийн сайхан байна. Зээл авснаас хойш бол ер нь нэвтрүүлэгт оролцсноор бол ер нь миний амьдрал нэлээд өөрчлөгдсөн шүү. Тий. Нэг 5-аас 10 жилийн дараа компанитай болно гэж явсан. 5-аас 10 жилийн дараах төлөвлөгөө маань 2-аас 3 сарын дотор бүтсэн. Өөрийн гэсэн хувийн компанитай болсон. Тэгээд өшөө бас олон шин том захиалгууд орж ирснээр миний одоо бизнес өргөж хэмжээнд орсон байгаа ер нь бол тэгээ бас өөрийнхөө нөгөө би нийгэмдэр ямар хүн бэ гэсэн тэр өөрийгөө тэг байр сууриа ер нь бол мэдж авсан. Зориг, эрмэлзэл төвчээр байгаад амьдрал үргэлж сайхнараа гэдэгт би итгэдэг. Ингээд хэдийгээр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдагч бизнес гэдэг уртаас урт галт тэрэгний цуваагаар хамтдаа зорчин тодорхой цэгт хүрэх зорилго тавьсан болохоор зорчигчдоос хэн нэг нь ялагч болох ёстой. Энэ бол за ингээд нэвтрүүлгийнхаа ялагчийг тодруулахаас өмнө бид нар яг ямар шүүлтээр ямар шалгуураар ялагчийг тодруулсан бэ, яаж байр эзлүүлсэн бэ гэдэг талаар манай амьдрал үргэлж сайхнараа нэвтрүүлгийн зохион байгуулах багийн ахлагч инх жаргалаас бас тодорхой хэмжээний тодруулах авах хэрэгтэй гэж бодож байна.
За сайн байцгаана. Энэ өрөө мэдээ бүгдэнд нь хүргэе. Тэгэхээр манай оролцогчид маань бас сонирхож байгаа бах те бид нар хамгийн сүүлчийн тайлангийн хурал маань өчигдөр болсон. Тэгээ тайлангийн хурлын дараа дүнгээ бол гаргасан. Тэгэхээр ямар шалгуураар яаж тооцож байгаа юм бэ гэдгийг сонирхож байгаа болов уу гэж бодоод тодорхой тайлбар хийж байна. Энд болохоор одоо бид нар нэвтрүүлэг эхэлснээс хойш 10 дугаар сарын 22-наас хойш 5 удаа тайлангийн нэвтрүүлэг хийсэн байна лээ. Тэгэхээр бид нар 5 удаагийн тайлангийн нэвтрүүлгийн үеэр ялагч тодруулаад байсныг та бүхэн мэдж байгаа бах те. Тэгээд нийт 6 оролцогчийн 5 оролцогч бол одоо ялагч болсон. Тэгэхээр энэ 5 хүнээс цаашдын одоо ялагчийн сонголт хийгдэх нь бол тодорхой байсан. Хоёрдугаар болохоор бид нар хүмүүсийг дүгнэх юм тодорхой үнэлгээний систем гаргаж ирсэн л дээ. Энэ дээр ямар үзүүлэлтүүдийг бид нар эцсийн тайлангийн хурал дээр хараалцсан үзсэн бэ гэдээ танилцуулъя. Энд бол одоо жишээлбэл тухайн хүний ашиг борлуулалт, хийсэн бүтээгдэхүүн, хэдэн төрлийн бүтээгдэхүүн борлуулсан, ямар ашигтай ажилласан, ажлын байр бий болгосон байдал, хэдэн үнийг ажлын байраар бий болгож байгаа, хуримтлал үүсгэж байгаа эсэх, хэдэн төрлийн хуримтлал үүсгэсэн, маркетинг яаж хийж байгаа, брэнд үүсгэсэн эсэх, энийг бид нараас одоо анхааралтай авсан байгаа. Хамгийн оргил уял ялагчийг тодруулах мөч ирж байна. Манай нэвтрүүлгийн ялагч Полихам хязгаарлагдмал хувьцаат компани ерөнхий захирал Ган тулах танд өргөмжлөлийг гардуулж байна. Тус нэвтрүүлгийн ялагчаар тодруулан зохион байгуулах багийн шийдвэрээр ялагчийн цом өргөмжлөлийг гардуулж байна. Монголын үндэсний худалдаа ажуулрын танхимын дарга Дэмбэрэл Хас банкны ерөнхий захирал бол Петраус хязгаарлагдмал хувьцаат компани захирал Инх Чимэг 2009 оны 1-р сарын 9 Улаанбаатар хот гэлээ. Амьдрал үргээл сайхнаараа нэвтрүүлгийн маань оролцогчид болон зохион байгуулагчид, үзэгчид манд ч гэсэн ориглон дарс шиг үргэлж өөдөө дэвжин бадарч, оргилж явахыг хүсэн өрөөгд ориглон дарс залгуулж одоо нэвтрүүлгийн өндөрлөө гэж бодож байна. Алтан наран цацран ивэх, амьдрал гигэн сайхан хүн бүхнийг инээд бэлхэх дурлал хайрын ертөнц. Итгэл тэмүүлээр дөрвөн жаргалын яриаг хүүрнэн сайхан мөрс. Амьдрал үргээл сайхнаараа сансан хэрэгээ хизээч буй хааштай. Яг өнөөдрөөс эхэл. Алдгаас бүү. Харин зүйлээс суралцж дууслаа гэсэн тэр цаг та дуусаж байна гэсэн. Цаг алтнаас ч илүү үнэтэй. Бизнест сэтгэл хөдлөл шиг хэрэггүй зүйл үгүй. Амжилт гаргая гэж бодчихвол хамгийн эхлээд эрүүл бай.